Засаг дарга Болдоотрын аз жаргалын хүндэтгэлийн энэ мэдчилгээ гарын бэлгийг гардуулж явъя. За, эрхэм өндөд танд 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хотол одноороо сар шиндээ сайхан шинэлээрээ Дархан уул аймгийн засаг дарга Болдоотрын аз жаргал гэсэн энэ мэдчилгээг танд хүргэж яваамаа. Та уртнаас л ч удаан жаргаарай. Сар шиндээ сайхан шинэлээрээ. За, энэ гарын бэлэг нь. За баярлалаа. За. Монгол Улсын ерөнхийлөгч Ахмад насны нийгмийн халамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2 дахь заалтын дагуу цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай Ахмад настанд жил бүр мэдчилгээ гарын бэлэг гардуулдаг уламжлалтай байлээ. Өнөө жил Дархан уул аймгаас 100-аас дээш настай 5 Ахмад настанд Монгол Улсын ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа. Мөн 95-аас дээш настай 19 Ахмад настанд аймгийн засаг даргын гарын бэлгийг уламжлал өглөө. За манай Дархан уул аймагт 100-аас 107 настай 5 сайхан буурал амьдарч байна. Тэгээд хамгийн өндөр настай 107 настай Барамсан Хандгай байна. За өнөөдөр манай ажлын хэсгийнхэн 3 айлаар 100-аас дээш настай 3 буурлынхаараа орж Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн гарын бэлгийг гардуулж өглөө. Тэгээд 3 дугаар багийн 1 иргэн 14 дугаар багийн 2 иргэн Ахмад настандаа гардуулж өгсөн. Тэгээд уртнаас удаан жаргал хамгийн сайн сайхан бүхнийг буянта буурлуудаа хүссэн өрөө дарханчуудаа болоод нийт монголчуудаа за мөн одоо манай Ахмад буурлуудад гарын бэлэг илгээсэн хүндэт Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх танд сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан шинэлээрээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн Ахмад настанд зориулсан гарын бэлэгт 9 тоог бэлэгдэж 9 төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт үндэсний соёл сэтгэлгээний уламжлалыг баримтлах үүднээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэжээ.